За та бүхэн бол хувьцаа, бонд гэх мэт санхүүгийн хэрэгсэл үгүүдээ ядаж банкны хадгаламжинд мөнгөө хуримтлуулах ёстой. Ингэж өгөөж хүртэх хэрэгтэй санхүүгийн эрхчлөөнд хүрэх нэг чиглэл нь мөн гэх мэт иймэрхүү зөвлөгөө мэдээллийг бол эргэн тойрны хүмүүс, сошиал сувгууд, инфлюенсерүүд, за хөрөнгө оруулалтын менежерүүдээс бол хангалттай авж байгаа байх. Тэгэхээр үүний нэг бас боломжит хувилбар бол хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах байж болох юм. Хөрөнгө оруулалтын сан гэхээр битгий өөрөөсөө хит холоор төсөөлөөрэй. За товчхон тайлбарлах гэж үзье. Хөрөнгө оруулалтын сан гэдэг маань бол хаалттай, нээлттэй, хувийн гэх мэт юм 3 төрөлтэй байж болно. За нээлттэй гэдэг маань бол тухайн хөрөнгө оруулалтын сангийн хувьцааг авах болон зарах болгонд тухайн сандаа хувьцааг нь буцааж зардаг, эсвэл авах тохиолдолд тухайн сан нэмж хувьцаа гаргадаг. Ийм хэлбэртэй бол хаалттай гэдэг маань бол яг л хувьцаа шиг арилж алгаддаг гэсэн үг. Бирж дээр нээлттэй арилж алгадж байгаа. За хувийн гэдэг маань бол харьцангуй чинээлэг иргэдэд зориулсан өндөр дүнбэхий хөрөнгө оруулалт хийх шаарддаг юм тусгай зориулттай ийм сангийн нэг хэлбэр байгаа. За мөн гол нэг ялгаа нь компаниас ялгагдах зүйл нь болохоор яг л бодлогодоо заасан тэр хөрөнгө оруулалтуудаа хийдэг. Тэрнээс аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй. Хоёр дахь чухал зүйл нь мэрэгжлийн сангийн менежер удирддаг. За энэ нь бол хөрөнгө оруулалтын компани байдаг. Монголд 2 ийм хөрөнгө оруулалтын сан бий. За эхнийх нь бол үндэсний хувьчлалын сан 2019 онд байгуулагдсан. 2029 он буюу 10 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна. За анх 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Энэ компаниг болохоор ард менежмент байхаа нэрийн буруу санааг бол ард менежмент гэдэг ийм компани хөрөнгөний удирддаг. За анх 100 төгрөгөөр гарч байсан бол өөрсдийнх нь тодорхойлсноор 3 ийм зорилттой төвшин, үнийн төвшинг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл 29 онд бид нар нэг жирхийнхээ үнэлгээг ийм төвшөнд аваачна гэж зорж байсан. Эхнийх нь 1653 төгрөг, хоёрт нь 404 төгрөг, гуравт нь 196 төгрөг. За тэгвэл өнөөдөр 25 оны 5 сарын 30-ны байдлаар энэ сангийн нэг жирхийн үнэлгээ нь 84 төгрөг байна. Өөрөөр хэлэх юм бол анх гарсан үнээсээ 16% хямдарсан байна. Магадгүй та өнөөдөр худалдаж авах юм бол 16% хямдралтай үнээр авах нэ гэсэн үг. За тэгвэл хамгийн өндөр болон хамгийн бага үнийн хэлбэлцэлтийг авч үзэх юм бол 654 төгрөг хүртэл өсөж байсан. Энэ маань 21 оны 4-р сард. Эсвэргээр 80.1 төгрөг хүртэл буурч байсан 25 оны 3-р сар. Тэгэхээр ер нь бол одоо ёроолцсон л явж байгаа юм байна гэж ойлгож болох нь. За энэ бол санхүүгийн зөвлөгөө биш. Хэрвээ та худалдаж авах гэж байгаа бол шийдвэрээ биедан гаргах ёстой. За үндэсний хувьчлалын сан бол Монгол улсын хамгийн анхны юм хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан байх нэ. За тэгэхээр миний хувьд бол одоо 84 төгрөгийн үнэлгээтэй байгаа энэ сан 29 он гээд 4 жилийн дотор 1653 төгрөг хүрнэ гэдэг чинь өнөөгийн ханшнаасаа бараг 20 дахин өсөх гээд байна те. За энэ магадлал бол харьцангуй бага болов гэж бодож байна. Харин 404 төгрөг бол байж болох хамгийн боломжийн зорилттой төвшин болов 5 дахин орчим өсгөөр байна 4 жилийн хугацаанд. За гэхдээ цагтаа 21 оны 4-р сард 654 төгрөг хүртэл өсөж байсан. За энэ үнийн төвшингөөс 1653 гэдэг бол харьцангуй ойрхон байна. Хоёр дахь нь мандал ирээдүйн өсөлт. 21 онд байгуулагдаж гарч байсан. За 31 он хүртэл үйл ажиллагаа явуулна. 50 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Анхны сангаас 10 дахин өндөр дүнбэхий санхүүжилт татаж байсан. 1000 төгрөгөөр гарч байсан. За өөрсдийнх нь тодорхойлсноор бол 4070 төгрөг хүрнэ гэж зорилттой үнийн төвшингөө тооцсон байна. За тэгвэл өнөөдрийн ханш нь 845 төгрөг байна. Мөн нэг 15 орчим хувийн буралттай байна анх гарсан үнээсээ. 25 оны 5 сарын 30-ны байдлаар. За хамгийн өндөртөө 1194 төгрөг төрж байсан 21 оны 9-р сар. Хамгийн доод түвшин нь бол 706, 23 оны 8-р сард тохиолдож байсан байх нь.
Тэгвэл мандал ирээдүйн өсөлтийн хувьд 4071 гэдэг өнөөдрийн ханшнаас за мөн бас нэг 5 орчим дахин өсөхөр байна те. Тэгэхээр мандал ирээдүйн өсөлтийн хувьд 2031 онд 4071 төгрөг, үндэсний хувьчлалын сангийн хувьд 2029 онд 404 төгрөг хүрэх нь өнөөдрийн ханшнаас бол аль нь нэг 5 дахин өсөхөд энэ ханшиндаа бол хүрэхээр байна. Тэгэхээр би бол энэ жишгээр тооцоод ч үндэсний хувьчлалын санг 404 төгрөг хүрнэ гэдэг бол хамгийн боломжит хувилбар болов уу гэж тооцож байгаа. За одоо энэ хоёр сангийн хувьд тус тусынхаа санхүүгийн гол үзүүлэлтүүдийг сүүлийн 4 жилийн хугацаанд нь товчхон авч үзье. За үндэсний хувьчлалын сан тэр 17% гэд бичсэн нь бол нэг жил болгон 17% хувиар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээд байхад тэр 404 төгрөг гэдэг зорилт түвшиндээ үлрэн хүрчих юм байна гэж тооцсон. За 21 онд нийт хөрөнгө нь 9.9 тэрбум төгрөг байсан бол 24 оны 12 сарын 31-нд 6.8 тэрбум төгрөг болж буурсан байна. За 2 дугаар баганд бол өөрийн хөрөнгө болон өр төлбөрийн үзүүлэлтүүд тон үзүүлэлтүүд харагдаж байна. 24 оны 12 сарын 31-нд 6.8 тэрбум. За 24 оны тайлант үеийн эцэст бол өр төлбөргүй байсан юм байна. Тэгэхээр 5 тэрбум төгрөг маань 24 оны жилээс 6.8 тэрбум болж өссөн байна гэсэн үг. За нийт орлого болон нийт зардлын хувьд 21 онд 5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол за 24 онд 600 сая төгрөгийн огцон буурсан байна тий 10 гаруй дахин буурсан байна. За цэвэр ашигын хувьд бол 21 онд 4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 22 онд 2.3 тэрбумын алдагдaltaй, 23 онд 800 сая алдагдaltaй, 24 онд 400 саяын ашигтай ажилласан байна. За нийт орлого болон нийт зардлын хувьд бол миний хувьд орлого болон олзыг, зардал болон гарзыг аль нэг нь оруулсан. За нэг зүйл байдаг. Энэ нь болохоор хэрэгцсэн хэрэгжээгүй олз гарз. За ханшийн зүрх. За цэвэр ашигын хувьд бол жигд бас савлгаатай байна тийм ээ. 21 онд бол маш өндөр хэмжээний ашигтай ажиллаж байсан бол түүнээс хойш дараалсан 2 жил алдагдaltaй ажилласан. За 24 онд бол нэг 400 саяын ашигтай ажилласан байна. Харин мандал ирээдүйн өсөлт сангийн хувьд бол харьцангуй тогт. За 21 оны жилийн эцэст 51.2 тэрбум төгрөг нийт хөрөнгөтэй байсан бол 24 онд 70.9 тэрбум төгрөг болж байна. За тэгвэл 21 онд бидний оруулсан 50 тэрбум төгрөг маань 24 оны жилийн эцэст 67.8 тэрбум төгрөг болж өссөн байна. 3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан юм байна 24 оны жилийн эцсийн байдлаар. За орлого болон зардлыг нь авч үзэх юм бол 21 онд 1.5 тэрбум төгрөгийн орлоготой 500 саяын зардалтай ажиллаж байсан бол 24 онд 10.6 тэрбум төгрөгийн орлоготой 3 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан байна. За орлого болон зардал нэг 6-аас 7 дахин өссөн байна 21 оноос хойш. За цэвэр ашигын графикийг харах юм бол харьцангуй доктортой өсөлттэй харагдаж байна. 21 онд 1 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бол 22 онд 5.1 тэрбум, за 23 онд мөн ижил өмнөх онтойгоо адилхан 5.1 тэрбум, 24 онд 7.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. За үндэсний хувьчлалын сангийн хувьд бол жилд нэг 17 орчим хувийн өөрийн хөрөнгөө хувиар нэмэгдүүлээд байхад бол 404 гэсэн зорилттой төвшөндөө хүрэх юм бол хүрнэ гэж тооцсон бол мандал ирээдүйн өсөлт сангийн хувьд бол 16.7 мөн ойролцоо байна тийм ээ. Ер нь нэг 17 орчим хувийн хувиар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээд байхад бол мандал ирээдүйн өсөлтийн хувьд бол 4071 төгрөг, үндэсний хувьчлалын сангийн хувьд бол 404 төгрөг гэсэн энэ зорилттой үндэ бол бас хүрэх боломжтой юм байна гэж дүгнэж байна.